teams who have battled through 6 games have come from 4, 3, 2, 2. This is the greatest performance maybe ever. Борбос гинэгтэй хацаатыг хачил хамаадаг хэннийг бүдот читраук эпид зүтггүй чамтай би ирхүү атж орж үзье яах би тэрийг ирхүү асгадын дүрбэт батам танцчихдээ андаменчи зүрх зориг хүчээр боёнч байна үгүй зүгээр атгасан ган би зовлож бачаас бэр омог шиг зүрхэн зүрх ирхүү юм чи яах гэж хасахгүй хатам борхгүй бактар бакимарта Oma partam del comune, vive bimondo del comune, che non muhata viku, asakar bete hadu sosta. Oma partam del comune, endre suto kwe, kandam bolo kwe. Шинэ 7 хоногийн минь дэрхэн мандад үзэгчтэй NBA Talk-ийн 8 дахь дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч NBA Talk-ыг цэнэглэгч GP Батраа ажиллаж байгаа. Өнгөрсөн 7 хоногт болсон үйл явдлуудыг ярилцахаар студид надад Эрдэнэслэн Идрууг нар хүрэлцэн ирээд байна. За орой минь. Хэдлээр нэвтрүүлэг хэлэхээс өмнө ямар ч цэнэгээ авчих уу. За тэгээ GP Батраагаас маань манайс бэлэг ирүүлсэн бай. Оо манайс тийм үү? Тий. Би зэнээр бэлэг байхгүй. Тэгээ. Оо ямар гоё. Бид гуравт нэг одоо юу лээж одоо power bank. Манайс руу баяжчихсан шүү. GP-г албан ёсны power bank-ыг өгч байгаа юм байна. GP яахыг усуудаа тэгээд баярлаа. Тэгээ үзэгчтэй юу гэж мартах вэ? Одоо манай нэвтрүүлгийг тогтмол үздэг бүх хүмүүст өгч байгаа гэсэн. За ямар ч нэг юу гэж тэ power bank-ыг бид нар юугаараа NBA Talk-хоо албан ёсны Facebook хуудсанд уралдаан зарлаад нэг азтныг явуулсан шал. NBA-д өгөхгүйсэн юм ирсэн байгаа. Манай найруулагч нар нэг аз бид 3 хэлүүлээ. Бажид жирэг өгөө шүү. Бажид угаасаа өгч. За GP-гийнхээ баярлалаа. Өнгөрсөн 7 хоногт NBA бүхот манай найруулагч явлаа гэдэг. За энийг найруулагчтай өгч ёо. Тэгээ үзэгчтэй тэгээд бас нэг бас GP байтаа өгч ёо. Битээ мэг. За. Барилтруулгаар одоо зүгээр шүү зүгээр. Найруулагч маань явахгүй. За өнгөрсөн 7 хоног бүхотын тоглолтод оролцох гишүүд үйл явдлыг чимэх хүмүүсээр танилцуулаа. Хамгийн эхлээд Skills Challenge буюу ур чадрын тэмцээнд оролцох хүмүүсийг бүгдээрээ танилцъя гэж бодож байна. За ер нь бол өнгөрсөн жилээс үлээ 2 жилийн өмнөөс эхлээд нэг түүхийн тоглогч нар оролцдог нэг тийм жишг юм уу юу гэх юм даа нэг хоорондоо явчихад зэрэг явдаг байна. Тэгээ тэмцээнийг арай сонирхолтой дунаадсан юм өрсөлдөөнгүй болоодсан юм сонирхолтой болох үгнээс. Joel Embiid, Kristaps Porzingis, Anthony Davis, DeMarcus Cousins, Gordon Hayward, Devin Booker, Isaiah Thomas, John Wall гэсэн 4 хамгаалагчийн хослол энэ удаа оролцохоор болсон байна. Тэгээд өөрсдөө яригчийг сонгох уу та? Яах юм? Ялашин хэн байх нь ерөөсөө хамаагүй байхгүй. Хамгийн гол нь одоо энэ нэг өндөр тоглогчдын ур чадвар яаж өөрчлөгдөж байгаа юм бэ гэдэг нь бас нэг баталгааг л тэндээс эндээс олж харна. Хүмүүс буруу яриад байдаг шүү дээ. Энэ бол өндөр тоглогчдын лиг буцаад болж байна гэдэг. Энэ бол биш юм аа. Харин бүр өндөр тоглогчдын ур чадвар бүр илүү их байх хэрэгтэй юм аа гэдэг. Энэ тэмцээнд оролцож байгаа оролцогчийн ур чадвар баталж өгч харна. Өнгөрсөн жилийн аварчин Карл Антони Таунс болсон юм байна. Тэгэхээр ч бас нэг юм илтгэж шít. Дээрээс нь Маркус Казенс холбооны шийдэлтээр одоо хийж байгаа. Эднэрээс харьцангуй бага хийж байгаа юм дээр өнгөрсөн үеийн хэрцүүлвэл. За тэгээд Joel Embiid мураас машин шийдэж байгаа. Дээрээс нь одоо Porzingis гэсэн 3-аас бол. Тэгээд тэмцээнээс ач холбогдол бас нэлээд өндөр болж байгаа нь орж байгаа 8 тоглогчийн нэрийг харахад илт байна шүү дээ. Одоо шүү дээ. Зүгээр ингэдэм багийн нэг сэлгэний холбогч юм. Өмнө нь бол сэлгэний холбогчоос ордог л байсан шүү дээ, тий. Тэгээд энэ удаагийн тэмцээн ер нь өмнөгчлүүдээс өнгөрсөн жилээс л яг энэ формат шийдснээс хойш их сонирхолтой болж байна л тоо. Тэгээд гурлаа яад нэг тоглож сонгох юм яах юм. Харин тийм би бол сонгоод сүүлд нь тэгээд одоо авсан авраг болоод Азай Томс шүү. За авраг хордсон. Гэс хэлж байгаа байхгүй. Embiid. Joel Embiid. Sixers-ийн фан болсон.
энэ багаараа болоод багаараа төрүүлж байгаа үстэй. Харин яадаг үлээ? Үгүй шүү дээ. Хувь хоёр өрсөлдөд хасагдаа явчихдаг Хасдал явчихдаг шүү дээ. Хамгийн сүүлд жоох өндөр өрж хоорондоо үздэг шүү дээ. Тэ. Гэж би санаад. Тэгс бийцэн тэгс санаад. За би Гордей үрдийг сонгоч дөө. Яац. За энэ тэмцээнд оролцож байгаа бас нэг од гэж тодорхойлох хэрэгтэй нь бол яхааргүй Жон Уолт бүх одын тоглолтод олон жил бүх одын тоглолтод ормоор байна гэж одоо гоншихнж байгаад энэ үйлрэл албан ёсоор тэр ирэхэд дасгалжуулагчдын хүндэтгэлээр авсан бол Жон Уолт. Яагаад Жон Уолтыг онцлоод байна гэхээр бид Washington Wizards гэдэг багийг улирал эхлснээс хойш нэг ч удаа яриаггүй. Гэтэл энэ баг чинь одоо улирлыг 14-р байрнаас бараг эхлүүлсэн баг шүү дээ. Philadelphia-гийн л дээр байсан баг. Тэгээд одоо явж байгаа байр нь гэсэн чинь 3-р байр. 10 байр ахлаа. Улирал талдаа л орж ийн. Энэ баг юу өөрчлөгдөж вэ? Анх юу нь болохгүйгээд улирал таарах үеглөө тэрнээс хойш юу өөрчлөгдөж вэ? За ямар ч үсэн сүүлийн талбайдаас 17 тоглолтод хоцсон. Тэгээд талбайдаа ингэж болоо одоо баг лигийн баг номер 1 болцсон явж байгаа одоогийн байдлаар. Энэ нь бас 1975-аас 76 оны Washington Bullets гэдэг багаас хойш хамгийн сайн амжилт нь болж байгаа юм байна л да. Тэгээд яагаад ингэж вэ гэж зөв миний хувьд юу болсон бэ гэхээр маш их нөгөө дутуу үнэлэгдэх зүйлс бий л дээ. Хамгийн нэгдүгээр юу гэхээр нөгөө энэ багийн гарааны 5 болон тоглолтын төгсгдөг 5 бол магадгүй энэ бийд бол хамгийн жигд байрал болгон дээрээс. Марчин Гортад хийдгээ хийдэг хүн. Эзээч муу тоглодог, эзээч амар онцгой тоглодог хийдгээ хийдэг. Маркиф Морос хийдгээ хийдэг хүн. Отто Порто Жуниор бол одоо амжилттай гэсэн тоглогч өсөж байгаа боловч Бил ямар сайн шийддэг вүлээ. Wall энэ рүүгээ тоглож чадчих. Сэлгээ муутай гэж ярьдаг ч гэсэн энэ амжилт бол цэвэр эдний нөгөө сэлгээ тэр нэг үл он гараад ялангуяа ерөөсөө бүх зүйлийг ирүүлдэг. Өнөөдөр нөөрэс Пелкезиг очиход эдний юу сэлгээ 4-р эхлэнгүүт 7 тоглолт биш 7 удаа дараалаад амжилттай хамгаалсан байгаа юм. Тэгээд 4-р сэлгээ тэмцээн эхлүүлж гэр чинь нөгөө гарааны 5 бол тий 7-8 минутаас орж ирэл тоглолтыг аваа авчих боломжтой. Улирал эхлэхийн нэг зүйл болсон даа байсан. Жон Уолт цалингааг болоод Брэдли Билли хийсэн өндөр дүндийн дүнтэй барьцаад тэр шууд багийн урамсгалд нөлөөлөд байна гэдэг. Тэрэндээ зүр би ч өөрөө хэлсэн юм гэхээр одоо хэрвээ энэ хоёрыг ингэж авч үлдэж чадахгүй бол Жон Уолтыг юм уу Брэдли Биллиг солиоч гэжсэн. Гэтэл тийм зүйл одоо ярих ямар ч шаардлагагүй болцсон байна гэж харагдаж байна л да. Яаж энэ асуудлыг Wizards даваад болчихоо? Яг тоглогчдын хоорондоо л уулзсан л байна л да. Энэ бол багийн уур амьсгал тааруулаад эхлэхэд багийн тоглогчид өөрсдөө тоглогчид болсон уулзлаа гэж дээ. Ийм хүү зүйл босон болов үзээр та мөн яг нарийн мэдээд болоод алга. Гэхдээ Wizards-ийн ерөнхий бол багийн миний баг болгон дээр л нэг өлөг болтол ярьдаг. Угаасаа энэ баг бүрдсэн хэдэн жил болцоо. Одоо амжилт гарах цагт ирж л байна. Тэгээд бас Жон Уолын тоглолттой шууд холбоотой энэ. Тэгээд Жон Уол өмнөх жилүүд би бол хизээч Жон Уолыг хүлээн зөвшөөрж байгаа. Тэгээд энэ үйлрэлээс нэлээд сайн холбогч юм даа гэд бодол төрж л байгаа. Тэрний үгээр өмнөх үйлрэлүүдэд харж байгаад нэг 10 онцлог амжилт дууншлах гад 9 ч юм уу тэгэл яваад штэ. Энэ үйлрэлд бол Жон Уол оноо авах хоёр нь өөрөө тоглох ажилладаг байсан тийм. Одоо аяха болчихсон. Одоо болцсон байна. Дээрээс нь онцлог амжилт нь маш сайн байна. Талбайд ер нь тоглолтын энэ нэг 4-5 тоглолт үзлээ Wizards-ийн. Тоглолтын арга барил нь илүү ухаалаг болцсон болоо даа гэсэн байдал харагдаж байна. Өмнө нь бол Жон Уол нэг юм нэг юм бодцоо. Одоо чинь ингээл багийн тоглолт нь унаад эхлэхээр оноо нь баг эсвэл хоцроод эхлэхээр би л оноо авах хэрэгтэй гэдэг хитрхи болоод. Тэнгүүд ганцаархнаа дайраадахаар нүүд талбайд хамт тоглож 4 тоглож нь ямар ч тоглолтгүй болчихдээ. Эсвэл зарим тохиолдолд би багийнхандаа тоглох хэрэгтэй гэж дунгууд нөөд нь оноо авч чадахгүй бол Wall дагаад өөрийнх нь тоглолт алга. Нэг тийм байдал ажилладаг гэсэн чинь одоо энэ юмныхаа одоо давс үчиг илүү сайн тааруулж чаддаг. Арай одоо босронгуу яг тийм бэлэн болсон сайн холбогч болж байгаа юм болов. Сайн дасгалжуулагч ирсэн. Тэгээд бас тэрнтэй холбоотой. Шинэ дасгалжуулагч салхиж байна. Миний хувьд л ингэж бодод байна. Энэ бол Otto Porter-ийн дэвшлээс шууд хамааралтай амжилт өгдөг. Жон Уолын амжилт бараг багийн 70% нь хамааралтай өсөлтөнд 70% намж боловч үлдсэн 30% нь би бол одоо Otto Porter нэрлэв. Яг тэгэхээр Otto Porter Washington Wizards гэрээгээ сунгахыг хүсээгүй. Нэг үлрэл харъя гэсэн. Одоо тэгэхээр Otto Porter энэ үлрэл дуусаад чөлөө тагаад бол тоглогч нар их гэрээний өмнөх жил ирэхээр яадаг үлээ те. Тэгэхээр бүр одоо шоудхаа болоод бүх зүйлийг сагсан бөмбөгтэй болоод Otto Porter-ийн нэг идэвхтэй хамгаалалт дээрэс нь оноо тогтмол авч байгаа энэ байдал шууд хамаатай. Холын зан шийдлийг өндөр хөвтэй шийдтэй. Otto Porter өнгөрсөн үлрэл арай гэж 10 оноо авдаг шүү дээ. Тэгэхээр энэ үлрэлд бол зарим тохиолдолд 30 оноо багаа тэргүүлж байна. Тэгэхээр энэ зунжингаа гэрээндээ бэлтгэл хийсэн юм багхгүй. Тэгээд дээрэс нь Otto Porter ч энэ үлрэлд бас талбайд руу унтахгүй байгаа шүү дээ. Өмнөдөр оддаг. Хамгаалтан чинь үлээ болоо. Otto Porter тийм асуудал тулсан бэхээр нэгдүгээр үлрэл эхлэх юм Otto Porter гарааны
довтлогч хэсэг нь эргэлзээт байсан. Ubre гэдэг нөгөө сайн залуу шүү дээ. Одоо сэлгэнээс 30 минут тоглоод байгаа. Тэрийг гаргасан жалтахааргүй дээ гэдэг нөгөө аналистууд хаамжилж байсан учраас хүн лимчин би гэрээ хийх жил дээрээ сэлгэн цуучих юм бол те. Уучлаарай. Дараа жилд хүссэн ядаж 90 саяг авч чадахгүй. Тэгэхээр Otto Porter-ийн энэ үүрэг оролцсон Вашингтон энэ нэг зүйлийг яг зүгээр сануулчихад сая 70 30 гэж 100 ерөнхийдөө хоёр зүйл туваачсан. Зүгээр яг зүгээр дотор 10 оруулаад тэрийг 2 хуваах гэсэн. Нэг нь юу гэхэлээ Марчин Гортад үлрэлийн ихэнд өөрийнхөө сэлгээ манай багийн сэлгээ бол лигийн хамгийн муу гэж амар шүмжилсэн шүү дээ. Энэ бас эрэг зүйл болсон. Яг тэгэхээр тэрнийх нь хариуд нь нөгөө хэд сайн тоглолт. Одоо нөгөө Trey Burke гэл нэг хэсэгтээ баг Utah Jazz ирээд үгүй иржсэн залуу Вашингтон дөрөв айгүй муу ихлэс үлрэлийн. Одоо бол олцсон нэг 15-20 минутанд бол сайн болж маш сайн амрааж илээ шүү дээ. А тэгээд нэг зүйл олцсон нөгөө зүйл нь юу гэхээр энэ багийн хамгийн чухал аймаг бол Ian Mahinmi ерөөсөө үр дүнгээр гартлаа дээр баг гараагүй байгаа. За нэг 2 тоглолт тоосноо яасан. Буцаа бэртцсэн. Одоо баг All-Star-ийн баг дараа баг одоо ирэх гэдэг юм эсвэл. Үгүй Mahinmi өнөөдөр бол нэг мэдээ гарсан Mahinmi-г явуулах гээд байна гэсэн. Тэгэхээр одоо эргээд ирэх юм бол ер нь яхаа солилцох баг юу вэ? Гэхдээ яхаа шууд Mahinmi-г одоо гинтсэн тулчиг шууд сонирхоод авах баг байна. Тэгэхээр Mahinmi дээр юу хэлэх гээд байсан бэ гэхээр энэ баг энэ 100 хийсэн ганц 8 өрт хэрэгжээг байхад ийм амжилттай. Хэрвээ тэр 8 хэрэгжчихсэн бол бас л бүр л одоо энэс илүү амжилт явж байгаа ч гэсэн байна. Гэтэ энэс илүү гэдэг нь бас хэцүү л байна л да. Одоо юм байна Eastern Conference-д бол Cleveland ганцаараа тасарч байна. Яг тасарсан гэдэг нь тийм олон ажилттай шүү дээ. Зүгээр нэг юугаар одоо бүрэлд түүн чанар чансагаараа л ярьж байгаа шүү дээ. Хоёр яг одоо Boston Celtics нөр Торонто хоёр чинь ээлжлээд 2-р аваад гэсэн. Одоо Washington Wizards 3-р ороод ирлээ шүү дээ. Тэгэхээр нэг 4 багийн өрсөлдөөн за Cleveland-ийн араас 3 багийн өрсөлдөөн нэлээд зориглол татчих жаах шиг л бодож байна. Яг ялангуяа Boston Washington хоёрын орныг бяцхан Ирвал үүсгэж байгаа санаж байгаа. Нөгөө бид нар бада авчирж байгаа хавар өмсөл өмсөж байгаа. Яг хар өмсөл өмсөж бид нар удахгүй бослох байгаа маа гэдэг тиймэрхүү үзүүд хэлээд байсан. Тэгэхээр плей-офф сонирхолтой болох юм шүү. Сонирхолтой болох л байх л та. Гэхдээ энэ гурийн яг хэн Cleveland-тэй өрсөлдөж чадах вэ гэдэг нь л Богдын тоглолтыг шийдэгдэх болов. Тэр хоёр энэ гурийн аль нэг нь ямар нэг зүйл хийж чадахгүй л уучлаарай тэгээд солилцоороо цахаагтаас хүмүүс шүү дээ. Дахиад нөгөө нэг Cleveland аврагын төлөө нэг зоох хүмүүг гараад ирдэг. Тэр л LeBron нөгөө өөрийгөө нөгөө хүн дараандаа хийчихээр яадаг үлээ тэгэл зогсоод шүү. Яг тэр байдал руу шилжих гээд байна. Гиснес Boston Celtics багийн дасгалжуулагч Brad Stevens энэ жилийн дорнод бүсийн бүх одын багийг дасгалжуулахаар болсон албан ёсоор бүх одод дасгалжуулагч гэдэг статуст олж байна. Энэ их мөнгөсөн жилч гэсэн ингэх ёстой гэж яригдчихсэн тийм. Boston Celtics ямар сайн удаж байгаа вэ? Тэгээд Босс энэ Brad Stevens-ийг анх орж ирэхэд нь яагаад ингэж өндөр өрнөл орж ирсэн юм болоо гэж бодож байсан. Үнэхээр мундаг байт юм байна. Энэ хүн мэдлэгтэй одоо юу гэдэг нь багийн зохион байгуулалтыг маш сайн хийж чаддаг. Одоо энэ баг дээр хинч ирсэн бэ? Энэ багийн систем алдагдахгүй юм шүү дээ. Нэг одлогдож авчилгээл яриад байгаа. Jimmy Butler-ийн яриаг хүртэл сэргээгээл байгаа. Гэхдээ Brad Stevens байгаа учраас энэ баг дээр ямар нэг асуудал болохгүй нэ гэж харж байна. Нөөц сэлжүүлэгч нь. Stevens дээр би ганц зүйл нэмээд хэлчихээ цаа Pence нөгөө юм дээр Facebook дээр манай Jimmy Butler Boston Chicago Bulls доторх асуудлыг бас хөндөж айгүй том юм гарсан л та. Тэгээд энэ холбоотойгоор Boston Celtics өдөрлөө Brad Stevens айгүй сайн нөгөө боломжийг олгож ийн л та баг бүрдүүлэх. Шинэ асуулт залуу асуулт ирлээ нэг баг дээр. Тэг баг дээр байгаа өөрийнх нь сонгоогүй өмнө байсан тоглогч бол одоо Boston хэм байгаа. Бараг байхгүй шүү дээ. Ер нь байгаа юм уу чинь. Тэгэхээр ерөөсөө одоо байгаа Boston бүрэлдэхүүн тэр чигээр Brad Stevens-ийн сонгосон тос тоглогч нар гэж хэлж болно шүү дээ. Тэгэхээр энэ чинь тухайн нөгөө юунд болохоор ажиллая гэдэг амар болж шүү дээ. Chicago Bulls төр жишээлбэл Fred Hoiberg ирэхэд болохоор энэ Alizé Jimmy Butler байсан, Joakim Noah Rose байсан. Тийм хүмүүстэй угаас авчир болж чадахгүй байсан. Тэгэхээр Brad Stevens-ийн амжилт үзүүлж байгаа болохоор бас би нөгөө Boston Celtics өдөртлөг нөгөө Danny Ainge бас магтмаар байна л та. Тэр боломжийг өдөртлөг зүгээс гаргаж өгсөн. Ажлыг Spurs яадаг үү тийм. Албарт одоо Greg Popovich бүх ажиллах бололцоог гаргаж өгдөгтэй адилхан. Boston Celtics менежментийг мундаг юм байна гэж бодлоо. За тэгвэл өрнөд бүсийг Golden State Warriors багийн дасгалжуулагч Steve Kerr дасгалжуулахаар болсон. Brad Stevens, Steve Kerr гээд хоёулаа нь ер нь бол шинэ гарч иж байгаа дасгалжуулагч ирүү шүү дээ. Энэ хоёрыг хэн попын залгамж болох юм бол яг одоо бол Embiid ноёрхлоо тогтоосон дасгалжуулагч хүлээн зөвшөөрөгдсөн агуу дасгалжуулагч нь ганцхан Greg Popovich шүү дээ. Үеийнх нь бүгд зодог тайлаад тэтгэвртэй гараад гэртээ сакс үзээ сууж хаад Pop ганцаар яваад. Ялангуяа нэм гарагт Greg Popovich нэг багтайгаа хамгийн олон ажил буюу 1128 ажил авч Jerry Sloan-ийн амжилтыг гүйцэж Embiid-ийн дээд рекордыг эзэмшиж эхэлсэн. Нэг багтайгаа энэ олон хожлыг авахын тулд тогтмол амжилттай байх хэрэгтэй, халагдахгүй байх хэрэгтэй тийм. Дараагийн Popovich хэн бэ гэх гээд байна л та.
Би бол Брэд Стивенс гэхэд бол нэг марахгүй. Зүгээр Стив Кер гэхлээр мань хүн бол яг супер баггүйгээр алчуулах нь хармаар байна л да. Тий. Дурат хөө Стив Кергүй баг алчвал ямар байх нь хармаар байна. Тэрнээс биш бас юу гэхдээ амархан гэдэг юм биш л дээ. Мэдээж хэцүү зүйл шүү дээ. Гэхдээ нөгөө Фил Джекс бид нар ярьдаг шүү дээ. Дандаа тийм гоё багууд суперодуудын бүртлээсэн. Баг нурангууд яваа гэдэг үсэн тийм Фил Джекс. Тийм учраас бид яг Фил Джексний үүдийн бүх цагийн хамгийн агуу талшруулж бас гэж хэлж ярьдаг шүү дээ. Тэгэхээр Грэг Поповичтай харьцуулах юм бол одоо энэ Бостоныг ингэж сайн удирдах байгаа. Ингэж сайн босгож байгаа юм багийг. Маш богино хугацаанд босгож байгаа. Ийм бол бас би бол Брэд Стивенс одоогийн байдлаар дараагийн. Нэг хэсэг Эрик Спойлсер хэрэгжижсэн да. Тэгээд яг зүгээр Брэд Стивенс Стив Керрийг харьцуулах юм бол яг багаар нь харьцуулах юм бол Брэд Стивенсийн босгосон баг бол яг өөрийнх нь үндсэн суурьнаас босгосон болохоор арай удаан оршин тогтох магадлал өндөртэй байна. Тэрнээс яг Golden State Warriors Стив Керрээс өмнө ер нь үүссэн баг шүү дээ. Марк Джексний багийг үндэ. Тэгэхээр тэр энэ баг хэрвээ ямар нэг байдлаар задаад нэг од нь ч юм хоёр од нь яваад өгвөл цаашдаа юу болох вэ гэдэг асуудал үүснэ. Дээрээс нь Стив Керри бас эрүүл мэндтэй бас асуудал байгаа шүү дээ. Эрүүл мэндийн асуудал ямар ч ирэх юм блэ. Энийг мэдгүй. Тэгэхээр яг зүгээр яг өнөөдрийн байдлаар сонголтоо хийх бол би л Брэд Стивенс гэсэн. Поповичтэй ч адилхан. Попович нь Спurs дээрээ яг 9 жилээс эхлээд бага бүрдүүлээл гэсэн. Яг Брэд Стивенс ч. Энэ хоёрт бас яг Грэг Поповичтай нэг адилхан төсөө тал нь юу гэхээр нөгөө тоглогчтойгоо хувийн харьцаа аягүй сайн үүсгэж чаддаг. Хоорондоо хошигч чаддаг. Сая Стив Кер ч биш Стефник 11 удаа 3-аас хийсэн шүү дээ. Тэгээд баг сүүлийн 4 өдөр баг тоглоогүй тэр тоглолтын үер чинь Стив Кер Стефтер очингуудаа би чиний яг одоо энэ мэдэрч байгаа мэдрэмжийг те ганц минут ч гэсэн мэдрэмээр байна. Би хамгийн их нь 5 удаа ч үлээ 3 удаа хийжсэн. Олон дэш хийжсэн гэл. Яг тэр ярьж байгаа яриаг нь хүртэл хүмүүс үзүүлээл. Тэгэхээр нэр үн чинь зүгээр нэг юм айхтар том хатгартаа тасруулж биш. Багийн тоглогчдын нэг хэсэг байна л гэсэн. Шинэ стомохой юм болж энэ тэр Майамигийн талаар яриачтай энэ ч одоо 10 дараалал юу болоод Майамигийн талаар огч ярихгүй. Бүдүүлэг юм болдооч. Ийм хин дараалал гаргасан. Хин энэ баг ингээ эргүүлч ерөөсөө Дио мэдэрсэн. Дио мэдээс 2 хожлын шидэл дараалж хийсэн чи тэр хэд их хожлууд юм бэ? Тэр чин 6 муу шүү дээ 7 муу шүү дээ. Сүүлдэхгүй. Энэ багийг ирүүлсэн яхаа зөв одоогийн зөв манай хитийн фэнүүдийн дууд хошигнж байгаа юм. Окоро White гээд тоглогчийг D-лигээс дуудсан. Тэгээ тэр тоглогч ирснээс хойш 10 дараалал өцсөн. Тэгээ яхаа зүгээр тэр нь яхаа ерөнхий багийн уур амьсгал бүрдэж багийн ер нь бол үлрэл гэхэд үлрэл гиснээс хойш Miami Heat багийн дотоод уур амьсгал одоогийн шиг ийм сайн хэмжээнд ерөөсөө хүргүүлсэн. Яг багийн тоглогчид бие бинийгээ ойлгоод бие биентэйгээ дасаад одоо өндөр цалин авснууд нь за би чи одоо цалингаа мартаад сайхан сагсаа тоглох хэрэгтэй юм гэдэг бодол төрөөд би минтэй агуу сайн уусч гэсэн цаг үетэй Окоро White ирсэн. Окоро White чинь 10 өдрийн гэрээгээд 2 дахь сунгаад тэгээд одоо авч үлдэхийн тулд Дерек Уильямсыг хайжсан байлаа шүү дээ. Тэр бол үнэндээ NBA-гийн дөрмийн дагуу 16 дахь тоглогч ирсэн шүү дээ. Нэг багийн 4 тоглогч 3-аас дээш 7 хоног зэрэг гэмтэлтэй тохиолдолд NBA-гийн дөрмийн дагуу 16 дахь тоглогч авч болно. Харин 16 дахь тоглогчоо 2 удаа 10 хоногийн гэрээгээд 3 удаа 10 хоногийн гэрээж чадахгүй. Тийм учраас нэг тоглогчоо заавал тасах хэрэгтэй. Тэнгүүд одоо тэр нь Дерек Уильямс бол таараад байна. Дерек Уильямсыг явуулсан нь ашигтай тэрний үг гэхээр Дерек Уильямс 4.4 сая цалинтай. Окоро White нэг жилийн гэрээхэд сая эдэн зуучин 2 сая. Тэгээд тэр 2 сая. Джеймс Джонсны би тэр багийн дотоод уур амьсгал сайн байна гэж харахад Асан White сая дээр сая нэг Атлантагийн залуу болж бүдүүлэг халтаа хийсэн их хатуул. Джеймс Джонс гүйж. Джеймс Джонс шууд очиод зодтолдох жилээ шүү дээ. Энэ зодтолж жилээ шүү дээ. Тийм зодтолох. Джонсондоо зодтолох байх тийм. Зүгээр тэрэн дээрээс харахад буцаагаад Асан White сая би торгуулийн төлчөө 15 мянган төлчөө. Энэ юу вэ гэхээр би бинийхээ төлөө гэсэн тэр сэтгэл нь байна. Хэдийгээр тэд одоо өөрсдөө аврагын төлөө өрсөлдөх баг биш гэдгийг мэдж байгаа ч гэсэн плей-оффоос хасагдаж магадгүй гэдгийг мэдж байгаа ч гэсэн тэднэрт одоо ялтын төлөө. Гэхдээ одоо плей-оффд орохгүй уучлаарай битээ. Одоо яг энэ дээр давах чинь гэс дарж авахгүй л. Одоо 12 дур өрөнд байгаа. Тэгээд одоо 20-30 дараалал хожчихлээ. Тэгээд энэ Miami-ийн олон дараасан хожилж байгаа бас NBA-гийн түүхэнд үлцгүү цуурл болж байгаа юм. Яг гэх юмээр ийм муу амжилтаас тий. Одоо 10-20 гэдэг амжилтаас 10-30 гэдэг амжилтаас 10 дараалж болж байгаа. Сэргсэн багууд нь айгүй ховор гэдэг юм л. Түүний 2 энэ 3 дахь тохиолдол юм бэл. Тэгэхээр айгүй ховор цуурлал юм шүү. Тэгээ нөгөө төгөр би газ хэлчихэд
нэг сайн юм биш шүү дээ. Юу энэ жилийнхаа Майамид бол. Ер нь бол байр доошоо л өрөөл зүгээр. Үгүй угаасаа дээшээ гарахгүй шүү дээ. Биш дээшээ гарах биш. Би драфт хийх хэрэг. Гвардийн дэд өсрөөл 14 за ихтэл 13 бол Чи доогуур л байсан зүгээр дээ. Танаа ирээдүйн хувьд бол. Гэхдээ энэ удирлын 10 гэдэг чинь энэ удирлын өөр 10 гарсан хожил байхгүй байна. 12 байгаа. Warriors 12. Тэгэл 10. За хэсэг хугацаанд завсарлын нэвтрүүлгийг цэнэглэгч GP Battery хэсэг хугацааны дараа эргэж уулзаад бид 3 онооны шилжилтийн тэмцээнд хийн орох ёсныг ялцгаана. Гомби өдөрсөглөн уруудаач ингээд бохч чадах ноён нуруутай алдаа онооны дэсэр бүдрэн буруудаа засан задуул чадах Монгол гомби мөнгө бодгоо явах чадах хандлагын зураач уургаараа байхгүй би зам гарсан жолооч тонтагаар байхгүй хинэдэс хэдби зоригод бадамлах галын дүлби ууртааны сэтгүүл сэлгэ тайлгийн мөстөби таны гүгэн чонод нохон амтэр хэрэггүй хуцаад осон цагийн нэрдэ эрих чөлөө таваа мөхнийг даваа тодор гатан буурахгүй энэ бараа тайлж матуа би почух күгэн сатуа хацо хацаатна кашкасаатна канду буурахгүй хасар чуушахгүй анда татубайгүй андиди замда санда татуцак эдүр санда нөхөд бидний күнцэдэ болтоке нүцгүнийг мэдээ коронзай голоке атаа мөнгөндөө айдч күнгөндөө авэж нөхөд амаркати сикитто хайт блиг додор эндэлла зоруун канду буурахгүй бактар мэт кимэртэ ама партам элхумдэ тимэби монгол комма тэну мухатабику ататат хадам цоста ама партам элхумдэ эндэ сутопэ кандам буурахгүй NBA өнгөрсөн 7 хоногт бүх одын тоглолтын холын зайн шидэлтийн тэмцээнд оролцох тамирчтай албаасаар зарлаа. Ингээд тэмцээнд оролцох 8 шилдэг шидэгч хэн юм бэ гэдгийг хамтаа харцгаая. Golden State-ийн Klay Thompson, CJ McCollum, Kyle Lowry, Eric Gordon, Kyrie Irving, Kemba Walker, Nick Young гэж байгаа юм. За Nick Young орж байгаа их баяртайгаа. Lakers бүр хүсэлт гаргаж байгаад оруулж байгаа юм л шүү. Wesley Matthews гэсэн тоглогчид оролцохоор болсон байна. Анх удаа сүүлийн 5 жилд анх удаа Stephen Curry-го бодсон жишээлтэй. Стефийн оронд Лаури орж байгаа. Тийм. Стефен удаа өнжиё гэд яасан. Тэгээд тэр учраас оронд нь Торонтогийн Лауриг сонгосон юм билээ. Тэгээд энэ клин шууд аврагцаа харагдчих. Энэ шидэлтийн техникээр эсвэл Kyrie юм байна. Би бол Nick Young-аар дэмжилтэй. би одоо тэгээд гүрээс дээр Эрик Гордон бол дэмжиж байна. Өөрөөр хэлбэл багтдаг юм чи. Тэгээд голын шидэлтийн аврагыг авах гэлдэг өөрхий. Гэхдээ голын дээрээс хийсэн тоогоор би бас энэ бийг тэргүүлж байгаа тоглож шүү дээ. Ягаад ч. Чи ямар сонголттой байсан? За хин чал. Энд 8 Майбигээс гоо 8 адилхан нэр шүү дээ. За нэг үний сонгоо. За тэгээд Клей л ухтаа уусаа магадлан дээр. Яа. За өрнөд бүсэд нэг баг бас анхаарал татаад байгаа тэрний үхээр Dallas Mavericks. Dallas гинт юу болваа гэмээр амжилтыг үзүүлж гисэн сайн багуудтай сайн. Ер нь нөгөө нэг хэдүүлээ нэг хит их дуурайлаа Dallas нэг буттад шүүмжсэн дээ. Тэгсэн. Тэрнээс хойш нэг 10 хоногийн дараа бараг 20 хоногийн дараа нэсгэлээ мундаг тоглоод гисэн шүү. Harrison Barnes албаасаар багийн лидер болсон. Dirk Nowitzki албаасаар Royal тоглогч болоод Wesley Matthews 2 дахь лидер болоод Seth Curry албаасаар гарны тоглож болсноос энэ амжилт эхэллээ. Хамгийн гол нь чиний сайн сүүл хэлдэг гэсэн. Steph Curry-гийн төрсөн дүүс SG-ийн байр дээр гараанд гараад тэр нь бол ерөөсөө Eric Carr-ийг гаргасан хамгийн зөв шиг. Тэгээд энэ залуу тоглож чаддаг гэдэг зөвхөн SG-ийн байр дээр давхар бас BG-ийн байр дээр тоглож чаддаг гэдгээ харуулсан. Тэгээд тоглолтоос тоглолт өөрийгөө бүр харуулаад би бүр сүүлийн 2 тоглолт юм хэрэгээр зорж үзсэн. Тэгээд нэг шилтийн хуваар Стефенс илүү байгаа шилтийн хуваар. Тэгээд өөрт олдсон боломж идэв. Дээрээс нь нөхрий чинь хамгаалт мутан болов гэсэн чинь гүүн давуу скрапи гэж ярьдаг. Одоо ерөөсө бөмбөг болгоны араас л тэмцчихэд. Тэгээд юу гэдэг биер жижигэн ч гэсэн амархан дэгж нөгөө нэг юу гэдэг нөгөө нэрэл хүлдэггүй. Нэстэггүй тийм үнэхээр дайчин чанар вэйли шүү. Тэгсэн чинь бид нар нэвтрүүлгээгээд тэр муултыг нэвтрүүлгийг чарна Далласт Монгол холдохгүй орчуулж чадахгүйсэн гэсэн. Тэгээд айлж явж чад нэг орчуулуулаад тэгээд үзсэн. Тэгсэн чинь энэ баг бас нэг шижир совд гэх юм уу нэг юм далаагаас олдог юм чи юу гэдэг лээд.
Тим олсон тэрний юу гэхээр энэ өдрөл тэгэхээр Brooklyn Nets-ийн бүртгэнд байсан шиг санаж байна. Yogi Ferrell гэдэг хөгжлийн лигдсэн тийм Brooklyn-д байсан. Brooklyn угаасаа try-out тэгэл хассан байхгүй. Тэр тоглогч ирээд Deron Williams-ийг гэмтэлтэй авах хугацаанд хэдэн тоглолт гараад 4 тоглолт дараалал гараад дөрвөлн тоглолт даарсан. Тэгээ ялангуяа сүүлийн тоглолтод бүр тесэрсэн 32 оноо авсан. Эсвэл давар бас. Улмаар Далласын тоглогчтой шууд 2 жилийн гэрээсэн. Тэгэхээр 2 жилийн гэрээний юу гэхээр энэ өдрөл дуустал ямар ч байсан бүтэн тоглоно л гэсэн үг. Тий. Сүүлийн жилийн баталгаагүй тий. Тэгээ яг Yogi Ferrell би бас нөө 32 он авсан шүү дээ. Тэрийг үзчихэл юу энэ жоохон мэдээлэл уншлаа л да. Уг нь бол яг драфтд сонгоогүй. Энэ одоо Utah заримдаа бас нэг коллежд жижиг биеэр их жижиг нэ. Коллежд маш сайн тоглосон тоглогчид бас NBA-гийн скаутуудын анхаарал төртөхгүй байх. Зарим тийм тоглогчдыг сонгохгүй байх тийм таалахгүй байх тийм асуудал үүсэж яг тийм. Тэрс Индиана Хүсерсийн дом юм билээ шүү дээ бүр. Цаг үеийн омчтой дамжуултын дээр тогсон тоглолтоор л. Оо за. Индиана Хүсерс чинь NCAA-д бол сайн баг шүү дээ. Тэгэхээр тийм багийн лидер болсон тоглогчдод яхаа аргагүй тэр нуруу навтаад бол. Уг нь тэр нэртэй бас холбоотой гэж магадгүй. Ferrell. Уг нь яг жинхэнэ нэр юм шиг Yogi тань. Жинхэнэ нэр бол Cam Ferrell юм. Yogi гэж хочно. Нөгөө нэг Yogi Berg гэж дээ. Yogi Berg гэдэлтэй Баатар. Хүүхэлтэй Баатар нөө дээр үеийн алдар бейсболч Yogi Berg-аас идэвсэн том толгойтой. Ээж нь баг вахт нь хүүхэлтэй Yogi гэж шоосоор тийм байна. Тэгээ явж исэн чинь бүр тэр нь коллежд орохын өмнөх нөө багуудын бас нэг бэлтгэл дээр 10 жилийн high school хүүхдүүд цуглардаг нэг бэлтгэл дээр Yogi Ferrell жижигэн бие том толгойтой байсан. Тэгээ нөгөө хүүхдүүд бүр шоосоор гад. Тэгээ тэр чигээр Yogi одоо нэрийнх нь баг жинхэнэ нэр нь болсон. Баг албаас. Энэ би төртөл Yogi Ferrell. Тэгээ би залуу хүмүүс аягүй баярлаад зөв нэг зүйл юмээс нь битэл нөгөө хэдүү таван санаж байгаа Utah Jazz нэг Sundiata Gaines гэж залуу. Тийгээс болж ирээд бас 11-ийн гэрээгээр бужигнуулж байгаа. Cleveland эсрэг хожлын гол хийгээл тэгсэн мань байхгүй болчихсон. Дараачлээсэн бас удаа идэж чадаагүй. Яг бага удаа. Тэр нөө нэг бас нэг ийм асуудал байна л да. Яг нөө нэг багийн гол тоглогчд нь гимтсэн тохиолдолд оронд нь авчирчаа тоглогчдоо баг нь хайчих тийм магадлал өндөр байдаг болохоор тэгэл хайчих байгаа. Гэхдээ яг энэ дээр ингэж асуудал яаж өрнөжлөх вэ гэхээр Rick Carlisle-ийн систем нь өөрөө чөлөөт систем учраас холбон тоглогчдод их давуу байдал болдог. Энэ багт ирсэн бүх холбон тоглогч нар оноо авдаг тийм оноо авдаг штэ. Асиж хөөсөл оноо. JJ Barry гараанд гарах юм бол дандаа 30 оноо авдаг ч юм уу нэг тийм их асуудал үүс. Тэгэхээр хэрвээ энэ Yogi цаашдаа гараанд байгаад байх юм бол Deron ирсэн ч гараанд байгаад байх юм бол өөрийгөө ингээ батлаа харуулад 2 дахь жилийн гэрээгээ өвчтөй болгож магадгүй. Нөгөөдгөр Deron Williams-ийн гэрээ улирал дуусгаж байгаа. Тэгээд Deron-ыг сонирхож байгаа баг байгаа учраас энэ үйлдэл явдал юу гэхээр Deron Williams-ийн ирээдүйг шийдчих магадлал өндөртэй байхгүй. Тэгэхээр энэ Sundiata Gaines шиг тэгж нэг тийм харамсалтай байдлаар дуусахгүй байх гэж найдаж байна. Ангиж би ч гэсэн. Тэгээд Rick Carlisle-ийн систем нь өөрөө тийм боломж олгодог систем мөн учраас гайгуухан. Тэгээд одоо яг нөгөө Deron Williams гэснээс яг шууд юутай холбогдоод ярьчвал Deron Williams Andrew Bogut хоёр ерөөдөө Dallas бол удаан хугацаатай байхгүй боломжтой болсон шүү дээ. Andrew Bogut-ийг баг одоо солилцооны цаанаас өмнө явуулах ба. Энэ хоёрыг хоёуланг Cleveland Cavaliers ерөөдөө сонгосон биш холбогдож асууж ерөөдөө үнийг нь асуусан ямар шиг тоглож юугаар драфт хийж болох юм уу яах. Нөгөө айхтар плеймейкер гэсэн Deron Williams очингуудаа Irving-ийн араас одоо сэлгэний холбогч бол юу гэсэн үг юм бэ ч. Бас л юу юм бол. Гэтэ яг энэ зүгээр юу яриад хэдэл байгаа болохос шиг албасны бол зүйл юус болоог байна. Тэгэхээр Dallas-ыг Yogi Ferrell ирээдүйтэй байж магадгүй боломжтой шүү. Тэгээд Dallas-ыг тэр энэ жил яг ингэж явж байгаа плей-офф орчвол бүр гоё нэ. 8 дугаараар. 8-д алаан болж байгаа доо. Гэвч өрн конференц ихний 7 баг бол нэлээд насрцсан байгаа бусдаасаа. Сүүлийн байрны төлөө 4 багийн л өрсөлдөөн болж байна. Нэг нь Nikola Jokic гэдэг айхтар залууд тесэрж байгаа Denver Nuggets. За Portland-ийн хослол учруулаад эхэлсэн. Portland. Уг нь энэ өрсөлдөөнч баг ихнээс тодорхой болсон байхсан байл. Portland гэдэг баг ингээд хэрвээ сайн явж байгаа хэрэгтэй байлаа шүү дээ. Тэгээд Sacramento Kings байна. Тэгээд энэ 4 багийн нэг л одоо плей-оффт 8-аар гарч Golden State алцгаах та хийн шатанд. Үгүй алдчих шүү дээ одоо. Хариг үлдээстэй. Би тэр нөгөө юуны Sacramento Kings-ийн Charlotte хийсэн тоглолтыг үзлээ. Би DeMarcus Cousins-ыг дахиад бүр өндөр үнэллээ шүү дээ. Бүр идэж ууна гэдэг чинь тэнд утгаараа болсон зөө. Сүүлийн тоглоонд бүр ингээд 4 тоглож шавж шít DeMarcus Cousins дээр. Тэгсэн чинь ингээд тойрж ингэж явж байгаа хожлын оноо авч байгаа.
Өө тэр дуусах чинь тэр бүр Шарлот. Тэр Шакилийн хилдэг бас ортол юм бэл. Тийм. Тэр тоглолтоос эхлээд дахиад Маркус Казанцыг асуудлын эзэн биш харин амжилтын эзэн байж болох юм аа гэдгийг наас. Тэгээд яг сүүлийн тоглолтууд бол нэг удаа трипл дабл хийсэн. Сая удирлынхаа хэд хөлөөд трипл дабл хийгээд дээрэс нь ер нь ассист нэрс нэмэгтэй. Өнөөдөр Warriors-ийг очлоо. Өнөөдөр Warriors-ийг очлоо. Тэгээд өмнө Cleveland-ийг хоцсон. Бас хожлын голоор. 10 давталаа 3-аас. Өнөөдрийн тоглолтыг үзсэн яаж Стив Кер хөгжсөн цал бараг холбоотой юм. Стив Кер хөгдөөд дээрэс нь Дюрант 10 авсан шүү дээ. Маш муу дуу. Тэр чинь Дюрант 10 авах гэж байна. Хин хамгаалсан. Дюрант би үзег байхгүй. Дюрант ердөө 10 хураад автсан байлээ. Би бүтээр нь үзег 2 дугаар агсан л үзсэн. Тэгээд ерөөсөө Дюрантыг тоглолтоос гаргацсан байлээ. Тэгээд нэрхэдөө нэг хинтээ олгож болно л доо. Чи бол дуртайдаа нөгөө Matt Barnes шиг ахтар. Тэгээд дабл хийсэн Matt Barnes 11 он 14 самбар. Тэгээд Сэлгэний тоглож тэгээ сайн болно гэдэг чинь. Тэгээд Barnes чинь оноо авдаг хүн биш шүү дээ. Тэгээд Дюрант зилээ он авцсан байл дөрөвдрийн тоглолтын дээр. Тэгээд нэг одоо баг юуг болоод ер нь энэ дахиад тоглох уу гэж хүртэл хэрэгжижсэн. Архин дуурлаа баларч ирсэн гэжсэн нь бол хоосон байгаа. Тайл хоосон. Шилдэг 6 дахь тоглогчийн хэмжээнд өрсөлдөх үст. Маш сайн тоглолтыг ер нь энэ өдөрт үзэж байна. Статистик хэмжээнд биш шүү. Өөр өдөөний хувьд. Тоглолтыг дуусгаж байгаа холбооч нь хоосон байгаа. Дайвин Коллинс шууд SG рүү шилжиж байгаа. Ялангуяа Гарет Темпл бэрцнээс хойш шууд яг иймэрхүү байдалтай болсон байна. Тэгэхээр тэгээд ерөөсөө л бүх юм юугаар явж байгаа Маркус Казансаар. Казанс гарч ирээл Казанс ерөөсөө л хурын гадаа бөмбөгөө бариад зогсон. Тэгэл тэрнээс бүх юм эхэлнэ. Ерөөсөө л оролт тийм эсвэл дамжуулна заримдаа мэдээж хэрэггүй юм хийж л байгаа юм л да. Тэгээд Маркус Казанс мөхөр гайхалтай байгаа. Гэхдээ энэ дөрвөн багаас зүгээр нэгийг сонгоно гэвэл биний хувьд бол Portland-ыг сонгоно. Битс. King зэрэг барахгүй байна. Угаасаа тэгээд одоо хин Дэм Лилердийн сайн тоглолтоо гарах цаг нугаас ирчлээ шүү дээ. Нэг хурцлагдсан. Остроо дараа алдаг үстэй. Остроор орч чадахгүй тэгээд хурцлагддаг. Тэгээд Portland угаасаа л яг энэ дөрвөн багийнхан одоо энэ үйлрэл бүрэлдэхүүн чанар чансаг энэ бодох юм бол Portland ялч юм. Sacramento ичнээ DeMarcus Cousins сайн багцсан яг үндэ тусуулчих тоглож байлаа шүү дээ. Нүдгээ явах хүсэж. Тийм, Dazmarks ямар байгаа вэ? Yogi Ferrell 2 жилийн гэрээсэн байж болно. Тэгээд тоглолт нь гинтээ дуусч байна. Бас олон тоглолт гинтэж байна. Denver Nuggets-ийн хитгээр Nikola Jokic сүүлийн Jokic-ийн дисэд хэр үргэлжлэх юм бол? Яг зүгээр би бол яг Jokic-ийг яг энэ чигээр ингээд бүр суперстар хэмжээнд ойрын 1-2 жилдээ арай хүрчихгүй байх л гэж бодож байна. Одоо бол яг супер биш юм аа гэд ямар ч стар хэмжээнд тоглоод байна шүү дээ. Тэгээд яг энэ тийм яг одоо сая түрүү ярьсан DeMarcus Cousins хэмжээнд ч юм уу арай л хүрэх болоогүй болов гэж бодож байна. Би бол тийм шүү. Тэгээд Jokic-ийн experience-ээс их гоё зүйлээ хизээч хөгжөөгүй Тимофей Мозгов гэсэн мэлээ. Хизээч хөгж. Яг анх нөгөө Орсын легнер орж ирэх чинь аюу өндөр үлжсэн шүү дээ Мозгов чинь. Энэ IQ өндөртэй гээл те. Аюу дамжуулдаг. Угаасаа Олимпиар балчих гадайсан шүү дээ. Юуны олон улсын тэмцээнүүдэд. Тэгсэн Никола Jokic бол яг адилхан үлгэж орж ирээд одоо харин баг трипл дабл хийсэн мэт сайн нэг. Warriors дээр өнөөдрийн хожигдол дээр төвийн тоглогчийн орон зай дуцсан уу? Дуцсан байлгүй. Бачило байхгүй байгаа. Тэгээд юу боллоо сая? Тэгтэл дээрээс нь Андерсон Вережог хасцсан. Тэглээ. Энэ ямар үйлдэл би бүр тэгээд Вережог өмнөөс харамслаа шүү дээ. Дахиад зүгээр юм аа. Өнөөдөр яагаад Cleveland хасж байгаа энэ loyalty байхгүй гэдэг авраг болчихсоо гэж бодсон. Авраг болж чадаагүй. Энэ өдөр хамгийн боломжтой юм дээр хасдаг. Авраг хүнхээр заяагүй юм аа. Одоо Cavs руу очих уу? Одоо Cavs руу очих боломж байна. Тэгээд Cavs авраг авах уу? Аавч Барижоо хэрэггүй шүү дээ бол. Би бол яагаад байгаа вэ? Би бол хэрэгтэй хамгийн ер нь бол өндөр хүн хэрэгтэй шүү дээ угаасаа. Түүний тоглох. Тэгэхээр одоо буцаагаад угаасаа энэ үйлрэлд Cavs-ийн бүрэлдэхүүн байгаагүй юм чинь авах их нь нээлттэй байгаа. Тэгэхээр Cavaliers-тэй буцаагаад авах юм бол өстой харин эргэж ирээд гол хийх юм шиг аавна. Тэгээ Барижоод нөгөө нэг ахтар өвдөгний бэртэл авсанаас хойш ер нь тэгэл яг тоглох биш болсон шүү дээ. Нэг дүүлэрлээ юм. Тэгэл дахиж ерөөсөө сэрэхгүй л юм шиг байна дээ. За өнгөрсөн 7 хоногт LeBron-ы үүсгэсэн асуудлаас болоод Cleveland ямар үйлдэл хийж гисэн бэ гэхээр playmaker тоглогчдыг багийнхаа бэлтгэл дуудаж одоо хэр багийг шалгаж ирсэн хамгийн эхлээд Lance Stevenson, Kirk Hinrich, Mario Chalmers гэдэг гурван тоглогчийг дуудсан бол дөрөвд хүн Jordan Farmer байлаа. Тэгээд энэ дөрөөс хамгийн гэрээх магадaltaй Jordan Farmer гэж их сурвалжууд бас дараа нь мэдээлсэн байлээ. Jordan Farmer их гайгүй байсан юм шиг. Гэхдээ хинтэн ч одоогийн байдлаар гэрээ хийгээгүй. За энэ яах вэ? LeBron-ыг хитрхи их ярьсныхын төлөө бид гурав ч гэсэн их шүүмжлээ суужсэн да. А яг тэр шүүмж юу гэхээр нэг хүн арай хэтрүүлсэн нь шууд эсвэл үнэгнээс юу гэхээр Charles Barkley TNT Inside NBA-гээр ярихдаа LeBron-ыг бүр байхгүй болгосон. Үйлдэлтэй хөтлөгдсөн шүү дээ ер нь. Гоншигнаа 7 хоногийн турш гоншигнлаа. LeBron-ыг нь хараагүй гэж байлаа.
За одоо илүү удаа гарч байгаа энэ бол ерөөсөө Чарлз Баркли гэдэг хувь өнрүүд ярьсан. Түүний одоо өмнө NBA карьер дэжсэн бүх төр онцгой үйлдэлүүдийг сонгож аваад тэгээд энэ ерөөсөө их тийм шүүмжилд өөрөө либро өртсөн л дэнээсээ болоод энэ бол арай л жоох эвгүй хэтэлсэн юм болоо да гэж зүгээр удаа бодсон. Тэгэхээр Баркли бол энэ дээр нэг хөрхөн хариулсан шүү дээ. Гэрийн даалгавраа сайн хийжээгээд сайн гүгэлцсэн байна гэж. Тэгээд яг энэ асуудлаас болоо Шакил хин хоёрын оронд Баркли хоёрын оронд баг хэрүүл гаранга алдсан. Яг тэр нэвтрүүлэг дээр. Яг тэр Шак чи Лебронтой хамт тоглож байсан учраас хизээч Леброныг шүүмжлэхгүй шүү дээ. Тэгээд яг тэр утгаараа бол Шак бол ерөөсөө шууд Барклиг байхгүй болгосон. Тэгээд хамгийн сүүлд нь зөвхөн хөндлөнгөөс бүгдийг эргээ харах гэхээр яг бид нар өөрсдөө сэтгүүлч аналист хүмүүс учраас Барклигийн асуудлыг ойлгоод байгаа байхгүй. Тэгэхээр Баркли тэг шүүмжлэх тухай үед зөв байсан. Яаргуул тийм үйл гаргасан шүү дээ. Тэгээд ажиллаа хийжсэн учраас зүгээр Леброн ажиллаж ирсэн хүний эсрэг ойжоод тэр жоохон тийм хувь өнрөө атак гэсэн. Өөрөө их том асуудалд орсон л доо. Тэгээд Леброны чинь дүүэн үед өмөрсөн тий. Бүгд өмөрсөн. Тэрээс бүх тоглогчдор л өмөрсөн шүү дээ. Тэгээд нэгдүгээр уусаал тэрсэн хамгийн гол нь хувь өнрийн асуудал бол тэр яг сагсан бөмбөгийн ситуацид ямар ч хамаагүй шүү дээ. Тэр хувь өнрөөнд дээрсэн асуудал надад ч юусоо таал. Хоёул хэрэггүй л асуудал шүү дээ. Тэр Барклигийн тим үйл гаргаж илсэн шүү дээ гээд эргээгээд сагсан бөмбөгтэй холбоотой үйлдэлийг нэлсэн бол шалгав шүү дээ. Тэгэх юм бол Леброны одоо тэр нэр хүнд нь бүр сайн өсөв явж байгаа. Гэхдээ яг Леброн дээр зүгээр нэг өмөрч болохгүй зүгээр юу зөвхлөөр их удаан хугацаанд маань хүн бол амаа таглаж явсан. Ер нь ямар нэгэн шүүмжил ирсэн тохиолдол. Хүн Барклиж биш. Яг зүгээр энэ Леброны тэр хийсэн үгнүүд хамгийн таалагдсан юм. Би энэ тоглоомыг хүндэтгэлтэй дандаг. Энэ тоглоомд хаш байхаа буруу зүйлийг энэ 14 жилийн хугацаанд юу ч хийгээгүй. Би 14 жил хийсэн хөдөлмөрөө телевизээр сууж байгаа нөхрөө зүгээр байж байгаа шүүмжлэхгүй шүү гэсэн тэр үгэнд таалагдсан боловч тэр үгний хооронд сэдвүүд нь ерөөсөө хүндрүүгээ дайрчдаг жоохон. Тэр бол нэг тийм сонирхолтой зүйлс. Одоо зүгээр Барклид идэж амаа татахгүй шүү дээ. Энэ бол түүний бүр эн чинь TNT-гээр бүр өсгөж байгаа тийм. За Леброныг өмөржүүлэх нэг амжилт өнгөрсөн 7 хоногт гарсан. Тэр нь юу гэхээр хамгийн залуугаараа Леброн Кобигийн бүх амжилтуудыг ар-араас нэвтээ өнгөрсөн 7 хоногт 28,000 он авсан хамгийн залуугаараа гэдэг амжилтыг эзэн болсон байгаа. Тун удахгүй 30,000 онооны гишүүн болж одоо цөөхөн эдийн алдрын танхимын гишүүдийн нэг болно да. Дараа өдрөл дуурайг ойлгомжтой. Тийм. Тэгээс одоо хамгийн залуу гэсэн рекорд 28,000-аас Леброныг оноо авсан хүмүүст хамгийн залуу гэдэг рекорд. Тэрээс доошо бүх амжилт Леброн болчихлоо шүү дээ. Тийм. 1000-аас 28,000 он хүртэл. За энэ дээр зөв сүүлийн үед ямар асуудал гарсан бэ гэхээр одоо нөгөө Тайрон Лүү Леброныг амраах ёстой. Одоо амрааж эхлэх ёстой. Өнөөдөр өөрөг тоглоогүй. Леброн бас баг л 40 минут тоглосон яасан. Тэгээд одоо өөрөө ч Леброн хэлсэн байсан шүү дээ. Би бол одоо юу бишээ залуу хүн бишээ гэдэг. Одоо Тайрон Лүү яг тэр тактик орох хэрэгтэй болчих. Леброныг ер нь бол нэлээд хэдэн тоглолтууд амраа. Ялангуяа яараас тоглож байгаа тоглолтууд ихнийхний мөрс хоёр дахь нь амрааж явахгүй болохгүй. Өөрсдөө чи харж байгаа л амраах хэрэгтэй юм тийм. Өнөөдөр яг яхаар өөрөө байхгүй учраас Леброн их тоглож. Яг хичнээн одоо амрах тактик шилжээд Леброн амар үлрэлийн 82 тоглолтын 40-т нь амрахгүй гэсэн ш. Энэ амжилтууд бол эвдэгдэл явах. Тийм, угаасаа эвдэгдэл явах. Тийм. Уусны тоглолтод 20 оноо аваад яваад хал ингээл. Би яг тоолж үзсэн шүү дээ. Абдул Жаббарын одоо хамгийн олон оноо авсан юу бол эвдэх бүрэн боломжтой юм байна шүү. Одоо 20 оноо дунжлаад баг дараагийн 7-8 жил болчиход ямар асуудал байна. Тийм. Гимтэхгүй хамгийн гол биеийг нь онцлог шилтгэл. За хэсэг хугацаанд завсарлаа. Two teams who have battled through 6 games have come up. 4, 3, 2. This is the greatest performance maybe ever. Захирын зовноо байсан. Голтоныг спайс авчаа сайхан эвдэгсэн. Эми пост эхэлж байна. Энэ 7 хоногт ирсэн шилдэг 5 пост комментиг 5 хүн танилцуулъя. 5 дугаар оронд 10-аас 18 насны охид хүмүүс гэдэг групп болтой. Нэг хүүхэд. LeBron James, Stephen Curry-ийн зураг хийгээд Gary амжилт өгнө. Gary гэдэг Curry гэж амшгүй. Дүүнрэн хэлвчийн алдаа. За яхаар 10-аас 18 насны охины групп л байна. Нэг тийм шүү дээ. За 4-р оронд Evi Post MVP
Баатаргүйг ялт. Сүүлийн 20 үлрэл 40-р үед хамгийн олооноо дундчилсан тоглож байна. Тэгээд та нар Манай ялтын 3 гарны хурдан дэндүү хурдан л да бодгосоо бичээ авчтай шүү. тэгээд би угаасаа хурдан хурдан бичээд хурдан хурдан оруулдаг болохоор юм их халдаагаар дараа нь энийг би баг цагийн дараа олцсон. 3 минутын дараа. Чааг цагийн дараа ягаас ч хүмүүс харсан юм шиг. 3 минутын дараа харсан бит. 3 дугаар харинд NBA Talk Mongolia пэйж хуудсны cover зураг солигджээ. Маа GP бэтэ ивент гэсэн гээд. Cover зурагаас олсон чинь Dotling comment нь одоо нэг ундааны спонсор олчвол дараагийн комент сайхан дундаа тавиад те. Зэнийг үзэж байгаа ундаа дээ спонсор бидэртээ авч яаж болно шүү гэж байна. Энэ тэр ундаа бол од болох юм. Тэ тэр ундаа бол Нэгийг л дундаа. хүсэн үлээлттэй ундаа авахгүй. Энэ олон жил ярьж ш те. Эви пост ийз ундаа шүү. 2 дугаар харинд MVP дахиад Oh my god. Нэг яац юм бэ? Яац юм. Joel Embiid-ийн зураг байна. Joel Embiid баахан тоглолтын Rising Stars Challenge-д оролцох бүрэлдэхүүн. Хүмүүсийн нэрийг уншиж байна уу? Энэ бол Rising Stars Skills Challenge. Oh my god. Тийм дээ. Одоо мэдчих. За. Комментиг уншия. За болио унших бай. Skills Challenge биш үү? Rising Star хурдан идэх бол Emmy пост орлоо. За Emmy пост хамтаа орцгоо гэж. Хурдан идэх хийл. За орсон хүсвэсэг баа яар. Орсон байна. Энэ 7 өдрийн 1-р харинд Emmy пост MVP. Эдрэг хуучин MVP юм аа. Эдрэг дахиад орсон байна. Бүрийг авсан. Энэ Зарим царай хараад дараа. Хайртай баг нь хожигдсон ч бага ямар нэг аргаар өмөрдөг үний царай. Дээр фэндийн царай нь хүртэл өөр байх юм а гэж. Доон аккаунт өнөр эдрэг алдар туруу. Багийн басх үед заахав бэлдсэн юм багийн гэж ингэж шгүүлд заах. Багийн басх үед гэж. Иймэрхүү дүр зурагтай. Тэгээд саяны комментээс гадна мөр ингээд баг 10 коммент бүр дийлэг байгаа байцсан. Яг хошин шогш ингээд бүр алиа зургууд тавиад бүр би бүр таттай жоо морч Rising Stars. За болио. энэ ч битэрийн болчихсон шүү дээ. Одоо сүлдээ тиймэрхүү бол таарах гэж. Өөр хүнд явандаа манайхаа. Би бичгээ өлчих шүү гэж. Захирын зовноо загсан. Голтоныг спайс авчаа сайхан ирдэгсэн. За, Slam Dunk-ийн тэмцээнд оролцох дөрөв нисгчдийг танилцуулъя. Glenn Robinson 3 дугаар, DeAndre Jordan, Aaron Gordon, Derrick Jones Jr. гэх Phoenix Suns-ийн rookie тоглогч оролцохоор болсон. За, ерөнхийдөө бол Derrick Jones ч SF лөө Мэдгүй NBA тоглоом. Би зэрэг 3 тоглолт хийсэн. харин тэгээд NBA 3 тоглолт их гоё тоглолт юм шиг байна. SG юм уу SF? За, тэг ямар ч зүйл Халаалт тогсон лээ. тэрийг хараад оруулсан. Би энэ тоглолт юу гэдэг юм Энэ бэ? ерөөсөл дангч мэрэгчлээ одоо бидний үсээд байгаа нөгөө годомчны хөрхийг оруулаад ирээ гэдэг чинь яг энэ нөхөрлөө таарч. Тэгээд даах удаа NBA Slam Dunk-ийн түүхэнд мэрэгчлийн Slam Dunk гэдэг залуу одоо өрсөлдөж байна. Тэгээд уг нь бол Slam Dunk-ийн нэг тэмцээнд орж байгаа тоглогчдод урилга өгдөг нэг шалгуур байдаг байсан шүү дээ. Энэ инжлээс алгуулж байна. Тэдэн тоглолтод яаж тэдэн тоглолт хийсэн байх хэрэгтэй гэдэг. Тэр байдаг байсан. Ганц хогон. Тэгээд би бол Тэгэхээр чоуга аврах зүйл хийх гээд байж нүү. Левиний оронд Леви оролцохгүй гэсний дараа л ерөөсөө Левиний оронд л нэг сайн хөр болохгүй болохгүй. Aaron Gordon дөрсөлт хэмжээ. тийм өрсөлдөхгүй бол энэ чинь өрсөлдөгчгүй болох болчлоо шүү дээ энэ байдлаас харахад бол. Яг Glenn Robinson тоглолтод гой алип хийдэгцэн арайч Aaron Gordon хэмжээнд бол тохгүй байх. DeAndre Jordan бол марзанжаагаа л үгнүүлээ авчихсан. Өө эн чинь юу удахгүй ирэх жилээс 3 шидэлтийн тэмцээнд урилга ирэх юм байл та гэсэн шүү дээ өөрийнхөө Instagram дээр. Тэгээд энэ дэр одоо тэгээд нөгөө Ibaka Joel Embiid бол тийм хүн. уртгаараа ашигласан. Тийм өндөр мөндөр тогсон юм. За харамсалтай үйл явдал нь юу гэхээр Zach Lavine манайхаар Бэмгаргийн өглөө тоглолтод зүүн өвдгөө гимтээсэн. За тухайн үед бол зүгээр хөхрөлт нэцрэлт гэдээ ойлгожсэн боловч харамсалтай нь яг энэ гимтэл авах үеэр нь өвдөгний чагтан шүрмэс нь тасарсан болох нь MRI шинжилгээгээр тодорхойлоод улмаар энэ өдрийн тоглолтод оролцохгүй гэдэг мэдээллийг Minnesota Timberwolves өгсөн. Уг нь бол Zach Lavine өөртөө амралт өгөх гэж Slam Dunk-ийн тэмцээнд оролцдог. Харамсалтай үйл явдал боллоо. Бүтэн өдрөл амрахаар болчих шиг боллоо. Minnesota-гийн Slam Dunk-ийн тэмцээнд тэтгэдэг оролцохгүйс учраас нөлөөг нэрмээр Minnesota Timberwolves-ийн энэ арай гэж явж байгаа үйлрэл энэ
гэмтэл яаж нөлөөлөх бол? Шууд нөлөөлнө шүү дээ. Шууд муугаар нөлөөлнө. Тэгээд плей-оффс мулт юм шүү дээ. Зак Левин гараанд тогтмол гарч сайн тоглож байна. Яг нь статистик үзүүлэлт нь зарим хүмүүсийн хүсүүлж байгаа шиг 20-30 оноо биш байж магадгүй. Гэхдээ Зак Левины нөлөөлийн тоглолт бол үнэхээр өөр байгаа. Маш сайн байгаа. Багийн товтлоонд маш сайн оролцдог, идэвхтэй оролцдог. Тэр нь хамгаалт нь яг тим сайн бэлдсэн өөрийнхөө ямар ч хамгаалж байгаа тоглогчдыг бол салахгүй наалтал явж байгаа. Тэгээд яг араас нь Сэлгэнээс гарч ирдэг Шабаз Мухаммед өөр хэн бэ? Тайс Джонс заримдаа холбогч дээр гарч ирээд зарим тоглолтын дээр Кристиан SG дээр гардаг ч юм уу. Ийм тохиолдол байдаг штеп зарим хүмүүс нь бодож магадгүй. Гэхдээ гараанд өөрийнхөө нөлөөг шууд үзүүлж байгаа тоглогчийг байхгүй болчих юм бол багийн тэнцвэр алдагдаад гарааны 5-т Сэлгэний 5-т Удирлыг нь бол яг их үү те. Бас хамаатай. Одоо бүр ийм. Одоо яг энэ талаасаа ирсэн үед бол үнэхээр зөв магадгүй бүр явсаар байгаа плей-оффд ордсон юм аа гэдэг бүр ямар ч Одоо тэгээд Андрю Уиггинс ингээл зах хэвээр цаг нь л ирж байгаа шиг байна. Андрю Уиггинс их чимээгүй байлаа шүү дээ. Тэгэх бахны 502 л одоо багалж байна. Би зөв юунд дээр хамарсан гэхлээр заах одоо Миннесотагийн багийн амжилт плей-офф болно хамгаалахгүй. NBA-гийн хамгийн удаан хугацаанд плей-оффд орж чадаагүй хар зурлын амжилтыг дахиад яах юм шиг. Хамгийн гол би яг Зак Левиний үед их харамслаа. Дээрээс энэ хүн яг л тесрдэг тоглогч. өвдөгнийг юм. Тэгээд тесрдэг хүний өвдөгний тэрдэг шүрмэс тасрна эсэлийн эмсэлийн мэртэлтэй энэ чинь эмсэл гэж ярьдаг хаа. Тэгээд хагалгаанд ороод бүтэн бараг 1-2 жилийн хугацаанд хамгийн багадаа л нэг 10 сар шнэ энэ чинь. Ингээл загс өмгөө тоглохгүй тесрэхгүй байна гэдэг чинь Дерек Роуз юу тохиолдол. Тесрэхгүй бол тесрэхгүй бол энэ бол яг Дерек Роузын тохиолдол бол. Тэгээд би одоо харамсаж байгаа юм битээ Дерек Роуз янаас ороосоо ямар нэгэн байдлаар яг бүрэн идэгсэн өнөө ирээсэй. Битээ Миннесотад яаруулсаа тий. Тэгээ энэ бол зөвхөн энэ үлрэлт биш. Миннесотагийн бол дараагийн 1-2 үлрэлт ч гэсэн зөрөөнүүд том асуудал болж байна. Одоо Рики Рубигийн солилцоо ирэх болох бах. Болох Руби одоо бол багтаа хэрэгтэй болж байна л та шүү. Эсвэл магадгүй Рики Рубиог бүр солилцохож хүчтэй ударж магадгүй л. Зак Левины оронд ээч явах юм л. Кристиано Сэлгүү холбогчод байгаа учраас тийм. Тийм магадaltaй байж болох юм. Тийм биш үү нэрээ? За тэгвэл бас нэг солилцоо өнгөрсөн 7 хоногт боллоо. Энэ юу гэхээр Milwaukee Bucks Miles Plumlee гүгөөд оронд нь Roy Hibbert Spencer Hawes гэсэн огт ойлгох хэмжээгүй солилцоог хийгээд үүнийхээ урд нь тэр хоёрыг авч үлдэхэд бол Steve Novak гэдэг талбай дээр ер нь гараагүй тоглож хассан үрд. Сагсан момог талаас нь хараад энэ солилцоог юусоо огт ойлгоогүй л дээ. Энэ бол нэгдүгээр Milwaukee Bucks маш ашигтай солилцоо. Юу гэхээр ашиглагддаггүй төв ямар ч хэрэггүй хөвшин хоёрыг хоёулыг хасчихж байгаа юм багаас. Novak Plumlee ясаад оронд нь Spencer Hawes бас л ажиг тоглолттой Сэлгэнс Roy Hibbert хэрэггүй юм байсан. Гэтэ ямар ч нэг өндөр бие хав тэр самбурдоо байж чадсан. Тэгэхээр загсан бөмбөгийн хувьд бол энэ бол Milwaukee-д ашигтай солилцсон. Цалингийн хувьдсан Milwaukee-д илүү ашигтай шүү. Яг тэгвэл Plumlee 4 жилийн 50 сая гэрээ өгсөн. 4 жилийн 50 сая гэрээг 100 нөгөнгүүтээ өдөрлийн 10 тоглолтод л гараанд гарсан. 10 гараанд гарахдаа нэг тоглолтын дээр нь дунджаарны 20 жоохон гар минут л тоглосон. Тэгэхээр Plumlee зүгээр сэлгэн сууж байгаа хүнд маш үнэтэй гэрээ өгч илаа. Тийм учраас тэр мөнгнөөс л өөртөө сулж чадлаа. Тэгээд яг Спенсер тэрийнх нь эргээд дагаад Спенсер ямар нэг бэлэн мөнгөөрс оролцоогүй шүү дээ. Спенсероос хоёрын бид нар авч байгаа цалины адилхан болчих. Адилхан гэхдээ 4 жил биш хугацаа нь бага байхгүй. Тэгээд Новак угаасаа л энэ өдрлийн өмнө хасагдчих магадгүй байсан тоглож угаасаа явлаа. Тэгээд миний зөв энэ солилцоонд их баярлалаа юм л Miles Plumlee баярлж. Тэр үгээр шаргад хоорондс нь гэртээ очино. Тэгээд дээрэс нь боломж нь олдно тий. Тэгээд яг нөө Duke өөрөө Duke-ийг суулсан. Duke ч Hot Carolina мөж тариалагддаг. Тэгээд ер нь гэртээ л очиж гэсэн. Тэгэхээр Plumlee-гийн одоо нэг уг нь өөрт нь бол потенциал байгаа тэрний боломж нь олддог байсан болов. Тэгэхээр маш зөв солилцоо аль аль талдаа хэрэгтэй солилцоо болчихлоо. Би Сагсан Монголоос нь Milwaukee-д ашигтай гэдэг дээр санал нийлэх гэнэ гэх юмэр Jason Kidd түрүүний тоглогч ерөөс ашиглахгүй шүү дээ. Greg Monroe сэлгэнээс нэг тоглож байгаа үед нь 30 минут тоглолт тоглохгүй 15 минут тоглолно. Төвд нь одоо хинч гарсан байсан нэг 15 минут л тоглолно. Тэгэхээр одоо энэ баг чинь 4 төв болчихлоо шүү дээ. Monroe, Hansen, Hibbert, Spencer Hawes гэсэн 4 төв. Хоёр нь бол яг үндсэндээ хизээч талбайд гарахгүй л хоёр л. Jason Kidd-ийн арга барилаа шүү. Гэхдээ зөв Plumlee, Steve Novak хоёр байснаас Hawes, Hibbert хоёр байсан арай илүү санагдаад байна. Яагаад зогсохгүй ингээд амруу биш шиг байхад. Гэтэ яг зүгээр хорноцын хувьд нэг Америкт нэг одоо жижигхэн шууган гарч байгаа нь Zeller болон
Plumlee-ийн гэр бүлийн тоглогч хамт нэг багт тоглож байгаа. Анхны тохиолдол болж байна. Энэ хоёр ч яг алдартай гэр бүл шүү дээ. Америкт бол их сургуулиас 10 жилээс ахвал их сургуулиас ахвал ах トゥ 3-ууд зарим нь ах トゥ 4 жил үгүй лээ. Ерөөсөө ингээ баллаа авчихсан тий. Тэгээ анхудаа Зээлэр юу хоёр гэдэг ингээ. Тэгээд энэ баг дээр хооронд дотор бол нэлээд тийм хөгжин нэмштэй хувьд бол нэлээд олон тоо нэмэгдэж байгаа юм шиг. Юу ч Милоки ч бүр 4 төв биш 5 төв биш шүү дээ. Томмейкер баг шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээ Мейкер гэж таа. Яг удахгүй юм яг Хиберт хоос хоёрын нэг нь хасагдах байх юм. Хибер тасагдах байх л та. Хоос үлдэх л. Одоо яг нөгөө сая нөгөө Грег Монро одоо яг ихсэн ашиглаад эхэлчихсэн одоо ерөөсөө Монро ч одоо тоглоод дуусчихж байгаа. Тэгэхээр энэ хоёр цэгсэн мөнгө талаас ямар ч ашигтай тийм шийдвэрч чадахгүй. Цэгсэн мөнгө талаас бас нэг ойлгомжгүй шийдвэр өнгөрсөн 7 хоногт бас гарлаа. Энэ бол бидний NBA ток онцолж байгаа сүүлийн сэдв юу гэхээр Lakers Magic Johnson-ыг зөвлөхөөр авсан. Ойлгомжгүй. Тэгээ ойлгомжгүй. Ойлгомжгүй сэдв үү? Яагаад ойлгомжгүй гэдгийг хэлэх үү? Magic Johnson 2 жилийн өмнө өөрөө багийн дид ерөнхийлөгчдийн албан тушаалаас татгалцсан байхгүй. Тэгсэн. Би энд юу болоод байгааг угаасаа ойлгохгүй. Боллоо гарлаа. Тэр Jim Bass бол одоо энэ багийг жинхэнэ сүрүүлж нэгэ гарсан байхгүй. Яг тэгж жилээ гарсан. Тэгсэн чинь сая болохоор яасан бэ гэхээр Jim Bass мэдээж Magic Johnson-ыг буцаагаад авахгүй тодорхой шүү дээ. Дүүн Magic Johnson-ыг аваад Jenny Bass эмэгтэй. Phil Jackson ихнэр. Хүмүүс салцсан уу? X аваад багийн зөвлөх гэдэг албан тушаалд авсан. Тэгэхээр энэ юу гэхээр Jim Bass ч нэг амлалт өгсөн ба. Хэрвээ 2017 онд Lakers contender багийн тоонд орохгүй бол би ажиллаа өгнө. Тэгснэ удирдал эхлэхийн өмнө болохоор юу гэсэн бэхээр Lakers зөв зоонд орсон ч би юуд ажиллаа өгд юм бэ гэсэн штэ. Тэгэхээр одоо дүүн ахаасаа багийн контролыг авахгүй шахаж эхэлж байгаа юм илэрлэх байхгүй. Тэгэхээр энэ бол яг ингээ харах юм бол энэ дотроо бүр жинхэнэ алаан болж байгаа эхлэл Lakers-ийн эзэдүүдийн хооронд болж байгаа. Тэгэхээр энэ бол багийн амжилтнууд шууд дутгаараа сөргөөр нөлөөлөх боломжтой зүйл шүү дээ. Багийн удирдлага ганхаад эхэлж байна. Чинь гэр бүлийн бизнес шүү дээ. Тэгэхээр багийн удирдлага хоорондоо хэрүүл уралдаа ганхаад эхлэхээр багийн ур амьсгал, багийн цааш үйл ажиллагаа яаж нөлөөлөхтэй. Тийм тэгээ энэ юу гэхээр Lakers-ийн цаашид хиний удирдлагаар ямар юугаар явах вэ гэдгийг шийдэх. Хэрвээ Jim Bass багийн эзэн хөр явах юм бол одоо энэ залуучуудад итгэл өгөөд хүлээгээл байна. Хэрвээ Jenny Bass болох юм бол шууд том хот авчих. Lakers-ийн хуучин арга болно шүү дээ. Тэрнлүү шилжинэ гэдэг төлөвлөлөд байгаа байхгүй. Экспертүүд тэгж хардаг. Magic Johnson ч гэсэн тэр Lakers эзэж юм олон жилийн хоол хийдэг баг биш шүү дээ. Гэхдээ Magic Johnson ирснээр New York Knicks Isaiah Thomas очижсэн зүйл болчихгүй л дээ. Наад зүгээр сагсан мөнгө талаас одоо энэ ирэх 100 одоо энэ 17 оны 100 ингээл айхтар шилүү тахиудад байгаа шүү дээ. Эдний нэгэнтэй жоо уулзалтан дээр Magic Johnson байж байгаа нэг том нөлөөлөлт. Magic Johnson ч маш их хүндлийг хүлээсэн. Тэгээ маань ч их гоё уран цэцэн ярьдаг хүн шүү дээ. Аюу гоё ярьдаг хүн. Тийм учраас зүгээр тэр сагсумгийн талаас бол над энэ 100 бол Magic Johnson хэрэг гарах болов гэж боддог. Нөгөө төгөөр энэ би багийн удирдлагын Mitch Kupchak тэгээ манай энэ Chicago Bulls-ийн нэг Gar Forman гэдэг нэг хоёр энэ багуудын хаалч. Тэгээ хоёр эзэд нь бол багаа зарахгүй шүү дээ. Энд чинь хоёулаа энэ чинь амар их ашиг болж байгаа баг юу зарах вэ? Болдог бол зарчаасаа. Гэхдээ одоо зарахдаг юм аа гэдэг чинь ерөнхий менежер тэр багийн ерөнхийлөгч гэж жоон солих хэрэгтэй юм шиг байна. Lakers Bulls хоёр яг адилхан нөхцөл тогтчоод. Тэгээд хэдийн хугацааны нэр агуу баг. За манайх бол бүр баларч байгаа шүү 98 оноос хойш. Танах бас гайгүй одоо Kobe-гоос хойш. Тэгтээ бас нэг хэсэг хугацаа эвгүүлсэн. Энэ ч одоо эвгүүдчихэд байгаа. Kobe-гоос хойш Kobe-гоос өмнө л эвгүүлсэн шүү. Сүүлийн 3 жил 4 жил ингэж 4 жил. Kobe-гийн сүүлийн хэдэн жил бол бас хэлсэн шүү дээ. Тэгэхээр манай гайгүй боллаа. Манай Райлиг бас эвгүүлсэн нэг хэсэг. Энэ бол нэг тийм би бол зүгээр сүлдөө Chicago Bulls дээр нөрөө доторх асуудлыг ойлгочоод. Тэгээ үзэгчдээс мэдээлэл өгч юу гэхээр юу болсон бэ гэхээр хоёр төг уншсан. Jimmy Butler та анханаас нь үнтэй гэрээ хийхгүйгээд бүр албаар шахаж Tony Snell-ийг гараанд гаргах гэж Jimmy Butler үнцнийг бууруулах гэж нэлээд болсон. Тэрийг нь манай Tips тасалжуулж мэдээж аваа Jimmy Butler-ийн талд ороо Jimmy Butler-ыг гараанд гаргаа Jimmy Butler 20 оноо аваад маш үнтэй гэрээгээ хийсэн. Тэгээ явж байгаад Jimmy Butler ганц сайн аав шиг хүнээ алдсан багасаа тэр нь болохоор Tom Thibodeau багийн тасалжуулагч дотор нэг тагнуул байгаа. Тэр нь Randy Brown тоглогчны хооронд ярьж байгаад удирдлагыг муулж байгаа зүйлийг ховолдог хүн. Randy Brown гэж Bulls тоглож байсан холбогч уу? Тий, тэр бол ерөө цэвэр гатнуул. Тийм гатнуултаа дотор. Тэгээ Jimmy Butler хин нэгэн тоглож Chicago Bulls ирэнгүүд нь хэлдэг гэж байгаа. Бити Randy Brown-ы нүдэн дээр та нар удирдлагын дараа юм яриараа. Наадан цааш ойлно шүү гэдэг ийм бүр ийм сэвэрцсэн. Одоо сүүл Jimmy Butler үеэр яагаад хийснийг бид нар ойлгож байна. Rondo яагаад тэр яарсныг одоо ойлгож байна. Энэ дотор ямар ч контрол байхгүй. Дасруулж Fred Hoiberg бол ерөөсөө удирдлагын нэг үргэлжлэл. Тэр үнийг бол хувийн үрцээ дасруулж ямар ч нүдээр харж байгаа болж нэг ч байхгүй.
Тийм учраас Jimmy Butler-ийн хувьд бид хувь тоглогч дэмждэг үнэ Bulls явсан дээр өөрийнхөө карьерийг ботсон дээр яг энэ багт удаан уусгүй ойлгомжтой. Bulls-ийн хувьд бол бага зараач. Эсвэл тэр гар формыг яваад ачээл гэдэг бодлоо. Эсвэл одоо би Sixers-ийг дэмждэг болчихлоо. Үгүй энэ айгүй хэцүү асуудал юм билээ. Үнэхээр эзэнтэй холбоотой асуудал хэцүү. Эзэнтэй холбоотой асуудал ирээдүйг байхгүй болох. За нэвтрүүлгээ энэ хүрээ дуусгая. GP Батрада баярлалаа. Бид нарыг бүр баяжуулчихсанд. Тэгээд GP Батрагийн зүгээс та бүхэнд зүгээс асуулт төрлийн 100 манай Facebook дээр явна. Тэгээд мэдээж нэвтрүүлгийн сүүлийн шилдэг арга GP Батраа ивент гэдэг юм. Ингээд бүх цаг үеийн Slam Dunk-ийн тэмцээний шилдэг 10 тоглолтыг та бүхэн үзээд нэвтрүүлгээ дуусгая. За баярт. Be a 50 by. He took off just a little inside that free throw line, one-handed double clutch it. Magic Johnson gives him a nice 5 underneath the basket as he got out of the way. Let's watch this one again. This deserves a second look. Michael taking off, the patented tongue comes out. Just in front of that line. Look at this, the double clutch, the reach out, and the stuff. He got 49, I don't believe it. Unbelievable. There we go. There's the slam camera, the slam jam camera, I like to call it, as you see that little double. On these dunks. Oh, no, this is real. This is real. Okay. This is real. This is real. That's a 50. That's a 50. That's a 50. That's what you do and how you do it. Yeah. Wait a minute. That's beautiful. That's what I'm talking about. Beautiful. Yes. Jordan is excited to yes. Oh my God. That was my pick. Man. This was my pick, kid. This was my Kevin, pick. Charles, that, because of the timing, that everything he did on that, everything he did on that makes you understand what a, and he cuffed it. He cuffed it. He cuffed it, and he put it behind his hand, behind his neck like Karl Malone, and then did the dunk. That is the best dunk. Good night, Sheila. I think he just went back to back. Yeah. Good night, he just went back to back. Yeah. Spikes. Break is gone. Yeah. He just went back to back. All you have to say on this, That wasn't free throw line though. That wasn't free throw line. One step in. That was a step in now. Kenny, one step in. Are you serious? One step in between the legs. Man, look. Man, this is great. Look at T-Mac throwing in the towel. Yeah, this is it, man. This was a heck of a... Goodness, that's everything. That's all. That's Desmond Mason. That's Vince Carter. That's Dominique, all rolled into one dunk. Backwards instead of forwards. There you go. Oh, backwards instead of forwards. Oh, he went backwards that time. There you go. Yes. The adrenaline is going now. There you go, young fella. You sang that one in. Oh, yes. He thought he missed it. Yes. He thought he missed it. No. Yes, he did. I'm not mad at He that. was asking the bench. I don't care how many times you tried that. That is a great dunk. Never been done. No, that's Mr. 540. That's Mr. 540. Turn. Oh, yeah. That's beautiful. That's beautiful. Yes. That right there. And here's the showmanship. Right there. Look how he's. It doesn't matter It's like how the movie short The you are. Gladiator. I don't care how short you got to win the crowd. You got to win the crowd. He's doing exactly what he's supposed to. That's impressive. Look at this. I don't care how tall, how short. Win the That crowd. is impressive. Victor, win the crowd. Victor, if you got that in your skills, I can't wait to see the second dunk.
dunk it. So he wants it low to do that. And if he does this, like I said, 10 is not enough. Why doesn't he save this one, though? Why doesn't he, unless he's got 2 or 3 more in his bag? Yeah, and keep in mind, Vince Carter also has a few stitches in that left hand. He incurred an injury dealing with weights in the weight room, so he stitched up in the left hand doing all this. Oh, it's over! It's over, ladies and gentlemen! The judges are coming over the table to congratulate Vince Carter. This is unheard of. Oh my goodness gracious, it is over. Did I call it, Danny, or what? Hey, Tracy McGrady, he doesn't even know what to do. He's walking away. He plays with this guy every day, and he's in awe. Another look. Hey, Danny. Hey, Kenny, he's got 3 of your top 5 all-time already. But what he told me before the contest, he said he watched all of these dunk contests. He was going to take a little bit of someone else, a little bit of Dominique, and put them together. So he put the Isaiah Ryder with the Spud Webb and threw it the bounce pass and threw it to himself and dunked it. Impossible. That was cool. You know, it doesn't hurt him that he missed, though, No. because it does not count against him. No. It shows you what kind of shape he's in. Yeah, and how strong he is. That's still a heck of a dunk. It is. No, it is. But yeah, but it shows you what kind of condition this kid is in. And also, we're all happy for him that he made it. Yeah. Because he would have been crushed if he hadn't have made it. Because, like Kenny, I think you made a good point. He's probably been practicing this dunk and making it, and then he comes out here because there's 18, 20,000 people and millions watching around the world, and he just couldn't get it down. I still had to get one down because I had to block out the ones he missed and to see the one he missed. Yeah, but one thing he got going in his favor, he can't get depressed. They are waiting. It's a long drum roll. Yes, there it is. Oh! Okay. Okay. Come on, man. Okay. Stop it. Stop it. Stop it. Stop it. Not right. You know what, Kenny? What? You were right? That's ridiculous. Like, this is the star of the show. There's a lot of superstars in this building, but this is the star of the show. This is the star of the show, man. The stars. Lose it right here. I lose it right now, Danny. All right, here is Vince Carter with his first stop. Let's go home. Let's go home, ladies and gentlemen. Let's go home. Let's go home. Let's go home. Hey, that is a reverse 360 going against the grain. That is unbelievable. This building just exploded. That's called a gainer. I'm expecting Kenny to say he double dribbled on that one. Hey, my goodness, you know what I'm saying? Let's just sign the check over. Let's go home, call it a night. Let's see who's going for second place. Vince Carter, 36 inches on the jump meter, and perfect. Well, he's just standing there, Kenny. No, but that cover board and doing that, come on, man. No, that might be Alfred Payton in that mascot. Since 2000. It's over, ladies and gentlemen. It's over again. That might be. If you said it's over, then it has to be. It's over. No, that is the exclamation point on the contest. Ow!
Игэр би зүдэг Игэр хэмэр фигэр зүдэг Игэр се бартам хараад ягур оршон Эрхүм биг вэштэй юм оршон Игэр бай Игэр даруу бай Гэж хийж амын хэсэг бүстэжэл бай Хүншэ хүм байхыг хүсдэг хүм би Үнэхээр хүдээс натаа хүсдэг хүм би Эрхүн ёрчануудын туйхиндээ дүүлэн Эрхүн захиргээр таалтаа дуусан шиг дуулан Зүрхэндээ гартэж яваа эрхүм би Ганда борахгүй Бачтар бэтэг хилэртэй Омо бартам эрхүм би Бимэ би монгод хүм Тэд муха таби хүү Ататата хаdur тустай Омо бартам эрхүм би Эндрэ сутукгүй Гандам борахгүй Two teams who have battled through 6 games have come from 4, 3, 2,